За 2022 онд их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх дэлхийн үнэт түүх соёлын дурсгалт газар орхны хөндөд шинэ хар хором хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан. Үүнээс жилийн дараа тус хотын төв цэгийн шавыг тавьсан байдаг юм. Тэгвэл өчигдрөөс шинэ хар хором хотын бүтээн байгуулалтын ажил аль биесээр эхэллээ. Монгол Улсын эртний нийслэл хар хором хотыг сэргээн байгуулахад авто зам, төмөр зам, шинэ нис онгоцны буудал, дулаан, цахилгааны их үүсвэр, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, хотын ногоон бүс, хөдөө аж ахуйн кадастр байгуулах, гол нуурыг сэргээх зэрэг бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг нэн дөрвөнд хийж гүйцэтгэх ёстой юм а. Хар хором хот нь манай улсын төр ёс түүх соёлын сэргэлт, төмөн олны эвийн зангилаа, их хаатын сүр хүч, суу алдрыг илтгэсэн хөгжил дэвшлийн ариун гал боломт байх учиртай. Бүх хот байгуулахад шаардлагатай бүх судалгааны ажлууд үндсэндээ хийгдэж дууссан байна. Тэрийг үндэслэж олон улсын сонгон шалгуулалт явуулж, хотын үзэл баримтлалыг боловсруулж, Монгол Улсын засгийн газраар 2025 оны 4 сарын 9-нд батлуулсан. Нэгэнт үзэл баримтлал батлагдсан учраас дараагийн ажил бол хар хором хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөгөө боловсруулах ажил одоо тендер зарлагдах шатндаа явж байна. Энэ ажил бол 2026 оны 1 сар хүртэл үргэлжилнэ. За үзэгчдийн NTV телевизийн сурвалжлах баг Өвөр хангай аймгийн хар хорин сумаас мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр миний энэ зогсож байгаа газар бол шинэ хар хором хотын төв цэг болох газар. Тус төв цэгт нийт 51 га газрыг хамарсан дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Мөн хар хорин сумтай холбогдсон олон улсын соёлын гудамжийг байгуулахаас гадна хүндэтгэлийн ордон байгуулж хуучин байсан нуурыг сэргээх ажлуудыг төлөвлөд байна. Төв цэгээс одоо яг миний ард 4 орчим километрийн зайтай Хилтгий цагаан нуур гэж байсан. Хамгийн сүүлд 2005 онд устай байсан. Ингээ 2005 оноос хойш 20 гаруй жилийн турш усгүй байна. Хилтгий цагаан нуурыг судлаад үзэх юм бол хур борооны усаар тэжээгддэг. Ийм байнгын биш ийм их хур бороотой үед устай, зарим үед усгүй байдаг байсан бол ингээ сүүлийн 20 гаруй жилийн усгүй байдалтай байж байна. Тэгэхээр шинэ хар хором хотыг төлөвлөхөд ер нь бол бид нар бас дэлхийд Амстердамын загвар гэж ярьдаг ийм хотын усан каналууд дээр төлөвлөсөн, нууран дээр суурилсан ийм хот жинхэнэ утгаараа эко хот байх ийм төлөвлөгөөтэй байна. Хотын нийт талбай нь 50% ногоон байгууламж, 30% нь барилгажих талбай, 20% нь автозам байхаар төлөвлөж байна. Ногоон байгууламжийг хийж байна. За энэ ногоон зурвас маань нийтдээ 1500 га талбай. За тэгээд сая мод таригдах ёстой. За одоогийн байдлаар 700 мянган мод таригдсан байгаа. Энэ хаврын тарилтын хүрээнд. За үлдсэн моднуудаа бол намрын тарилтад байхаар энд ажиллаж байна. За энэ хотыг байгуулахад юуны дөрөнд энд одоо экологийн орчныг нь бүрдүүлэх шаардлагатай байдаг. За энэ үүднээсээ бол энэ ногоон зурвасыг байгуулах энэ ажил маань одоо энд ингээд хийгдээд явж байна. Бүтээн байгуулалтын ажлыг 15-аас 20 жилийн хугацаанд хийхээр төлөвлөсөн. Шинэ хар хором хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байрыг бий болгож, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолжээ.